Нийгмийн даатгал дээр болохоор одоо 5 сан бүрдэж байна гэдэг. Тэгээд өнөөдөр нийгмийн даатгалд 5 сангаа бүрдүүлээд одоо жишээлбэл 500 мянган төгрөгийн цалинтай хүн 10% төлж байна. Дээрээс нь ажил олгогч 10% төлж байна. Тэгэхээр дунджаар шүү дээ ойролцоогоо. Нийтдээ болохоор 20% бол нийгмийн даатгал төлж байгаа байхгүй. Тэнгүүд л 20% гэхээр даатгалын чинь үндсэн шинж маань ямар шинжтэй гэдэг вэ гэхээр хураамж төлнө. Эргээд тэрний нөхөн холбоор үйлчлэгээ бол хураамжаасаа тодорхой хэмжээний хөнгө төр өндөр төвтэй. Одоо би 1%-аар зүгээр энгийн гинти хослын даатгалаар дээр 1% хураамж төлж явах 1% нь 10 мянган төгрөг байдаг бол тэрнийхээ 100% нөхөн олгоор авлаа гэж бодоход сая төгрөгийн одоо үйлчлэгээ авах хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо болохоор тэтгэврийн даатгал дээр 7% төлж ийн гэдэг. 7% төлж байгаа хэрнээ биний тэтгэвэр бол 500 мянган төгрөг авах байх ёстой байдал тэтгэврт гарсны дараа 370 мянган төгрөг ч юм уу 45% дээр нэмэх нь одоо нөгөө ажилласан жилийн илүү хамаарат нэмэгдээд ингээд тэнгууд 500 мянган төгрөгөөр амьдралаараа болгочихдаг хүмүүс маань эргээд нөгөө тэтгэврт гарсны дараа яг тэр цалингаа авч чаддгүй тэрнээс доош арай гэж хүргэдэг байсан цалин нь өөр хүрхээ байгаад ингээд тэмцэх тохиолдол болчихдог. Иймэрхүү асуудал